За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр би алдарт рэпер буюу рэпинг домог Eazy-E-гийн тухай ярьж өгнө. Eazy-E буюу Eric Wright нь 1963 оны 9 сарын 7-нд тэрээр Чикагогийн Compton хотод төржээ. Тэрээр 10 дугаар ангиас ахлах сургуулаа хайсан бөгөөд рэп хөгжим сонирхолтой нэгэн байжээ. Тэгээд 80-ад оны сүүлээр Ice Cube, Dr. Dre, DJ Yella болон MC Pen нартай хамтран NWA N-Word with Attitude хэмээх West Coast-ийн алдарт хамтлагийг байгуулсан юм аа. Тэд Gangsta Panic хийдэг байсан бөгөөд өөрсдийн хоттой хүчээ авч эхлэн нэр хүнд нь улам өсч дэлхий даяар олон сая ширтэн бишрэгчтэй болжээ. The World's Most Dangerous Group гэх нэрийг хүртээд авчээ. Eazy-ийн анхны соло цомог нь Easy Does It хэмээх цомог байсан юм. Тэрээр 90-ад оны ихээр West Coast рэперүүд болох MC Hammer, Tone Loc, Young MC, Ice-T нартай нэгдэж We're All Same Gang нэртэй сингл гаргаж зөрчилдөөнийг төр зогсоосон юм аа. Түүний хамтлагийн гишүүн Dr. Dre NWA-г эд хүчээ авч байгаад хамтлагаасаа гарan Death Row Records доорсон Eazy болон түүний нөхдийн дургуй хүргээд амжсан байдаг. Dr. Dre NWA-с гарсныхаа дараа Eazy руу дис хийж Fucking with Dre гэсэн дуу гаргаж байсан юм аа. Үүнийх нь хариу болгож Eazy It's On, дараа нь Real Motherfucking G's, мөн үүний дараа Old School Shit хэмээх дуунуудыг хийж байсан. Тэрээр 1963 оноос 1995 он хүртэл амьдарч байсан бөгөөд 95 онд AIDS болоод харамсалтайгаар нас барсан юм аа. Түүнийг биширдэх хүн одоо бол ихсээр байгаа юм аа. Би та нарт түүний зургийг харуулъя. Ой, чи Майкл Джексон биш биш. За одоо чинтнээс харуулъя. Та бүхний харж байгаагаар тэр өөрийнхөө багийн гишүүд буюу NWA-тэй хамт ахуулсан зураг байгаа харж байна. За одоо бичлэг дуусаагүй юм чин та нарт нэг хөгжилтэй баримтууд ярьж өгье гэж бодлоо. За бидний хар багаасаа мангар уцаан байхдаа тоглож ирсэн GTA San Andreas тоглоом дээр манай үнийг Ryder гэх нэрээр оруулан дүр болгосон юм аа. Мөн тэрээр 90-ад онд алдартай байхдаа Tupac Shakur буюу бас нэг манай рэпинг домогтой уулзаад амжижээ. Тэр уулзсан сэтгэлдээ хэлэхдээ маш таатай бас Tupac маш сайхан санагдсан гэж хэлж байдаг. Мөн Eazy-гийн бага насны талаар ярих юм бол тэдний гэр бүл маш ядуу байсан. Аав нь шуудан зөөгчөөр ажилладаг, харин ээж нь сургуулийн нийгмийн ажилтан байсан. Гэвтэл аав ээж нь үүдээ маш хайртай. Тэгэд аав ээжийнхээ дэмжлэгээр 10 дугаар ангидаа ахлах сургуулаа хаяад рэпер болох замаа өгсөн юм аа. Түүний төрж өссөн хот Compton нь дан цагаан хүмүүсийн цагаачуудын одоо хот байсан бөгөөд тэгээд манай ерөнхийдөө бол цөөхөн эдийн хар гэж дуудуулаад их дээлхүүлдэг байсан. Тийм зүйл тохиолдсон ч гэсэндээ тэр рэпинг урлагт өөрийнхөө нэрийг сэлж чадсан нэгэн домог үлээ. Түүний нас барсан шалтгааны учир нь AIDS буюу одоо ерөнхийдөө бол хоолой хамрын өвчин бөгөөд энэ хоолой хамрын өвчин нь хор тавтартай маш төстэй ч гэсэндээ ерөнхийдөө бол хор тавтар шиг аюултай бас хор тавтар шиг төстэй. Гэхдээ яг ч хор тавтар биш бөгөөд ийм өвчлөлтөөс болоод нас барсан байдаг. Түүнийг нас барсны дараа аав чудлгүй нас барсан бөгөөд тэгээд саяхан 2024 онд Ice Cube-ийн одоо нэг концерт маягийн үйл явдал дээр Ice Cube түүнийг дөөрэлгэж болно. Гэхдээ түүнийг хинч оруулж чадахгүй. Тэр бол домогт нэгэн гэж түүнийг хүндэтгсэн байдаг. За одоо ингээд бичлэгээ дуусгая да. Тэгээ лайк, сабаа дарчаарай заяа. Дарцсан уу? За баярлаа. Баяртай.